Булхангай аймгийнхаа нийт ард иргэдтэй за сар шинийн мэндчилгээ төвшүүлье. За Монгол банкнаас бол шаардлагатай бодлогын арга хэмжээг бол тухайн үед нь бол аваад явж байгааг бол та бүхэн маань мэдж байгаа. За энд хамгийн сүүлд авсан нэг арга хэмжээг танилцуулъя. За энд бол Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байсан 25621 зээлдэгчийн мэдээллийг бол зээлийн мэдээллийн лавлагаанд тусахгүй байхаар бол Монгол банкнаас шийдвэр гаргасан. За энд бол ямар хүмүүс зээлдэгчид хамрагдсан бэ гэхээр бол авсан зээлийн хугацаа нь бол 1 жилээс доош хугацаатай. Өөрөөр хэлбэл банктай байгуулсан зээлийн гэрээ нь бол 1 жил хүртэлх хугацаагаар хийгдсэн ийм хугацаатай гэрээтэй. За мөн авсан зээлийн хэмжээ нь бол хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй буюу 2.9 сая төгрөгөөс ихгүй ийм хэмжээтэй зээл авсан. За мөн зээлийн эргэн төлөлтөө бол тухайн зээлэгч нэг удаа бол зөрчсөн ийм зөрчилтэй боловч нийт зээлээ бол нийт дүнгээр нь 2017 оны 1-р сарын 31-ний өдрийн дотор төлөлт дуусгасан ийм зээлдэгчдийн зээлийн мэдээллийг бол лавлагаанд тусахгүй байхаар шийдвэрлсэн байгаа. За энэ арга хэмжээ нь бол ямар ач холбогдолтой юм бэ гэхээр санхүүгийн үйлчлэгийг бол иргэд аж ахуйн нэгжүүдэд бол тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор бол ийм боломжийг бол дахин олгож байгаа. За учир нь бол хэдийгээр яг зээлийн мэдээллийн санд зөрчилтөөр бүртгэгдсэн ийм сөрөг мэдээлэлтэй ийм зээлэгчдэд бол зээл бол дахин олгохгүй гэсэн ийм хууль эрх зүйн зохицуулт байдаггүй боловч банк санхүүгийн байгууллагууд маань бол зээлийн эргэн төлөлтийн эрсдлээ бууруулах үүднээс ийм сөрөг мэдээлэлтэй зээлэгчдэд бол дахид зээл олгохоос татгалзах явдал бол нийтлэг байдаг. Ийм учраас бол энэ иргэд харилцагчдаа учирч байгаа энэ хүндрэл бэрхшээлийг бол бууруулах ийм зорилгоор бол Монгол банкнаас нөгөө талаас банкныхаа системийн эрсдэлд бол сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ийм авсан ийм бодлогын арга хэмжээ байгаамаа. За ингэснээр бол одоо саяны тэр дурдсан тэр шаардлагыг хангаж байгаа зээлдэгчд бол мэдээлэл нь бол зээлийн мэдээллийн санд бол бүртгэгдэхгүй болоод дахиж банк санхүүгийн байгууллагаас зээл авахд бол хүндрэл учрахгүй ийм ач холбогдолтой болж байгаамаа. За дараагийн нэг мэдээлэл бол сүүлийн үед бол Монгол банкнаас 50,000 төгрөгийн дэвсгэрт гаргах гэж байна гэсэн ийм мэдээлэл их иргэдийн дунд их явж байгаа. За энэ талаар бол Монгол банкнаас бол тухайн үед нь бол зохих мэдээллийг өгж байсан боловч сүүлийн үед энэ нь бол бүр тэр 50,000-ийн дэвсгэртийн зураг хөргийг хүртэл ингэж хуурамчаар хийсэн ийм зураг бол олон нийтийн сүлжээгээр гаргаж энэ яг гаргаж байгаа мэтэр мэдээлэл яваад байгаа. Энэ дээр бол Монгол банкнаас бол албан ёсоор бол ямар нэг шинээр дэвсгэрт хэвлэх талаар бол ямар ч шийдвэр гараагүй байгаа. Энэ шийдвэрийг бол улсын их хурал дээр бол хилцээд шийдвэр гаргасны үндсэн дээр Монгол банкнаас бол шинэ дэвсгэртийг хэвлэж гаргадаг байгаа.